Социал-демократ Монголын эмэгтэйчүүдийн холбоо. За 1924 онд Монгол Ардын нам үүсгэн байгуулагдсаныхаа даруй эмэгтэйчүүдийг боловсруулах дасаг байгуулагдсан. Үүний 100 жилийн өнөөдөр социал-демократ эмэгтэйчүүдийн үүсгэн байгуулагдсны 30 жилийн ойтой давхцаж байгаад маш их баяртай байна. Иймээс Монгол Ардын намыг дэмждэг, социал-демократ үзлийг дэмждэг Монгол улсынхаа бүх эмэгтэйчүүд, энэ дэлхийд оршин суугаа нийт эмэгтэйчүүд, социал-демократ эмэгтэйчүүдийнхээ холбооны эмэгтэйчүүд удирдах зөвлөл үе үеийн ерөнхийлөгч нартаа ад жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. За социал-демократ эмэгтэйчүүдийн холбоо байгуулагдсанаас хойш дэлхийн хэмжээний эмэгтэйчүүдтэй холбоо тогтоох, дэлхийд Монгол эмэгтэйчүүдийг таниулах, эмэгтэйчүүдийн хийж байгаа үүсийг таниулж дуу хоолойгоо Аз номхон талын эмэгтэйчүүдэд энэ зэрэгцэн нэгдсэн үндэсний байгууллага болон олон улсын социентерний эмэгтэйчүүдийн байгууллага, Азийн улс төрийн намын эмэгтэйчүүдийн байгууллага удирдах зөвлөлд сонгогдсон, ажиллаж дуу хоолойгоо өргөж дэлхийн хэмжээний эмэгтэйчүүдийн байгууллагатай нэгэн зэрэг нэгэн алхаж хэмээр алхаж явж байгаа нь бол үнэхээр гайхамшигтай, энэ томоохон амжилт гэж би бол хувьдаа үздэг юм аа. За эрэгтэй эмэгтэй хүмүүсийн цалингийн зөрүү бол өндөр байгааг арилгахын төлөө манай социал-демократ эмэгтэйчүүдийн холбоо нилээдгүй хүч хөдөлмөрөө гаргаж санхүү банкны эмэгтэйчүүд, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоотой хамтран дуу хоолойгоо өргөн хуулийн төслийг боловсруулсан. Ялангуяа эдийн засагт эмэгтэйчүүдийн оролцоог бий болгохын тулд эмэгтэйчүүд өмч хөрөнгөө эзэмших эрхтэй байх, эмэгтэйчүүд санхүүгийн хүртээмжтэй бүтээгдэхүүнийг авдаг болгохын төлөө санхүү банкны эмэгтэйчүүдтэй хамтран нилээдгүй ажилласан. За үүний үр дүнд өнөөдөр Монгол улсын томоохон стратегийн гэх бүх банкуд эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийг дэмжсэн бүтээгдэхүүн үйлчилгээтэй болсон. За үүнээс гадна бол эмэгтэйчүүдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг эмэгтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэгч гэдэг ийм шашгыг бий болгож ийм эмэгтэйчүүдийн бүтээгдэхүүнийг төрийн худалдан авалтанд түлхүү оролцуулах энэ чиглэлийн санаачлагууд бол өнөөдөр амжилттай хэрэгжиж байна. Гэхдээ эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрхийг дэмжсэн бусад орнуудын сайн дуршлага, ялангуяа аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийг санхүүгийн, татварын, эрх зүйн хувьд найдвартай ийм орчин бий болгох хуулийн төслийг манай социал-демократ эмэгтэйчүүдийн холбооны улс төрч их хурлын гишүүн эмэгтэйчүүд санаачилж улсын их хурлд өргөн барьсан. За харамсалтай нь бол сонгуул болж энэ хууль маань батлагдаагүй хэдий ч өнөөдрийн их хурлд байгаа эмэгтэйчүүдийн зөвлөл үргэлжлүүлэн хийхээр шамдан ажиллаж байгаад эмэгтэй хүнийхээ хувьд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмждэг санхүү банкны эмэгтэйчүүдийн холбооны өмнөөс баярлсан талархснаа энэ 30 жилийн ойг тохиолдуулан хүрэхийг хүсэж байна. Социал-демократ Монголын эмэгтэйчүүдийн холбоо.